Японы Sumitomo корпорац 2041 онд 350 жилийн ойгоо тохиолдуулан дэлхийн хамгийн өндөр модон байшинг бүтээхээр төлөвлөжээ. 70 давхар өндөр W350 гих цамхгийн 10% нь гангаар хийгдэх бөгөөд түүнийг 180 м3 байгалийн модтой хослуулж хийх юм. Барилгын материалын 90% ашиглагдаж буй эдгээр модоор 8000 орчим байшин барьж бүх тагтанд нь мод байрлуулахад хангалттай хүрэлцэх хэмжээ юм. Токиогийн газар хөдлөлтөөс сэргийлэхийн тулд 350 м өндөр цамхгийн голд мод гангаар хослуулан хийсэн чичирхийлэл мэдрэгч баг нь байрлуулах аж. Одоогоор байшингийн төсөлд 600 тэрбум йен зарцуулахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь ижил хэмжээний ердийн тэнгэр багандсан байшингийн үнээс 2 дахин их гэсэн үг юм. Гэхдээ төслийг гүйцэтгэж буй компани технологийн дэвшлээс шалтгаалan тооцоолж буй өртгөн буурах магадлалтай хэмээн үзэж байна. Одоогоор Ванкуверт байрлах 53 м өндөр оюутны хотгон нь дэлхийн хамгийн өндөр модон байшинд тооцогдож байгаа бөгөөд W350 цамхаг нь үүнээс 6.6 дахин өндөр болох юм. Барилгыг ирээдүйд албан өрөө, дэлгүүр, зочид буудал, орон сууцны зориулалтаар ашиглахаар төлөвлөж байна.